Мэдээ үргэлжилж байна. Үндэсний хэмжээний амьс үйлдвэрлэгч компаниуд дотоодын хэрэглээний 50-60%-ийг хангаж байгаагийг алтан бус тоо мэдээлэл байна. Харин 30%-ийг нь Янмал компани үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм. Тус компани өнгөрсөн онд 500 мянган амьс экспортод гаргасан байна. Энэ мэт дэлхийд танигдсан брэндэд дэмжиж түшиглэн тухайн чиглэлийн үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд гарах нь цаг хугацаа, мөнгө санхүү хэмндэг байна. Үндэсний анхдагч амьсны үйлдвэр Янмал компани 2005 онд 2 машинтай үүсгэн байгуулагдаж үйлдвэрлэлээ эхэлснээс хойш 2017 оны хүртэл эрэлтээ дийлэг байна. Энэ нь нийгэм үндэсний үйлдвэрлэлээр хэр хэмжээнд цангасан байсныг илтгэнэ. Харин одоо 20 жилийн дараа 100 машинаар 1 жилийн хугацаанд 100-аад нэр төрлийн 4 сая хос амьс үйлдвэрлэх болжээ. Гадаадын зах зээл дээр 2024 оны байдлаар бид нэр 500 мянга гаруй амьсыг экспортлсон. Тэр нь яг манай Монголын бүтээгдэхүүн болох цагаалт болох нөгөө ноосон бүтээгдэхүүнүүдээр хийсэн амьснуудаа илүү гаргасан. Тэгэхээр бас тэр хэмжээгээр бид нар валютын оруулж ирж чадж байна л гэж харж байгаа. Европын зах зээл дээр нэг асуудалтай байгаа зүйл нь манай мөшгөлтийн систем, эко, сертификат гэсэн зүйлүүдийг бидний дэдээс илүү хүчтэйгээр нэгж байгаа. Бусдаар бол асуудалгүй. Монгол гэдэг нэр бүтээгдэхүүн нь тэднэрт илүү их сонирхолтой санагдаж байгаа. Тэр тусмаа тэмээ ноос болон сарлын өөр бүтээгдэхүүнүүд дээр илүү сонирхол нь татагддаг. Тэр бүтээгдэхүүнийг худалдаа авах сэтэл аягүй их. Тэгвэл амьс бүтээгдэхүүний гадаад худалдааны мэдээллийг дэлгэцэнд харуулъя. 2024 оны тухайд бүртгэгдсэн мэдээллээр импортоор 3.9 сая ширхэг амьс оруулж ирсэн бол гадаадын зах зээлд 2.6 сая ширхэг амьс нийлүүлсэн байна. Хэдийгээр экспортын хэмжээ импортоос бага байгаа ч чанар мөнгөнд дүнгийн хувьд үндэсний үйлдвэрлэл илүү болох нь харагдаж байна. Өнөөдөр Янмал гэдэг энэ том брэнд гараад ирсэн биз дээ. Тэгэхээр хүссэн үнсээгүй манай ноёмсны энэ чиглэлийн салбар бол тэр Янмалаараа дамжуулж дэлхийн бус зах зээл рүү гарвал цаг хугацаа, орон зай, мөнгө санхүү маш хэмнэдэг юм бэл. Одоо энэ юун дээр би энийг хэлж байгааг бол чинь зүүн Европын улсууд, Америк нэгдсэн улсын зах зээл дээр ч юм уу гарахтаа хамгийн сайн түүчээ болцсон. Одоо чинь өмнөх уламжлалаараа нэр хүндтэй болцсон. Би яг нэр нь хэлээд яг тэр брэндийнхээ хойно нөгөө төстэй үйлдвэрүүд нэгдсэн. Манайхаас гэр амьс, тод амьс, монгол амьс, батсэжүү гэдэг бэлгийн үйлдвэрүүд бид нөгөө эрэлт өндөртэй байсан гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэрнийхээ хүрээнд угаасаа зах зээл дээр бид нэр ганцаараа тоглогч байгаад байхын оронд илүү олуулаа болоод ингээд зах зээлээ хятад амьсны одоо импортыг орлох хэмжээнд илүү олуулаа тоглоё л гэж бодож байна. Одоогийн байдлаар зүгээр яг албан бус тоо мэдээгээр бол 50 хүртэлх хувийг бол нийт амьсны зах зээлийн 50 хүртэлх хувийг дотоодын үйлдвэрлэгч нар хангаж байгаа л гэсэн мэдээлэл. Янмал компани бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж цамц, өмд, малгай ороолтыг мөн бага хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус компани 2026 онд үйлдвэрлэлээ 1.5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Манай улс хоньны ноос, хөвөн давуус, сарлын хөвөр, тэмээний ноос материалтай амьсыг Орос, Герман, Франц, Казахстан, Англи, Япон, Солонгос, Канада, Хятад зэрэг улсууд руу экспортлж байна. Зарим Янмалын амьс дэлхийд танигдж байгаатай зэрэгцэн Хятад улс Янмал гэсэн хуурамч нэрээр амьс үйлдвэрлэх тохиолдол гарсан байна. Иймд үндэсний брэндээ нэгдмэл нэг бодлохоор дэмждэг, хамгаалдаг байх нь чухал юм.